taco. Hi, it's taco. Бидний ер нь бол харж байгаагаа хойд солонгосын хэсэг байна. Өндрөөс айдгүй. $60 олдгийг чорт. Миний хоол молоос идэх гэж дээшээ доошо гарахтаа надаа баригдснаа худлаа. Гинт доошо буснаа. Мау гэд нэг тэгтгий. Миний Singles Inferno-гийн ганц дуртай Paradise Hotel and Resort. Яа, энэ нөгөө нэг амьд явах насандаа алтан аяганаас усууна гэдэг ямар өнөө үг вэ? What is up guys? Welcome back to the vlog. Одоо очиж энэ малгаагаараа хүнтэй мөргөлдөн гэсэн. Одоо юу гоё юм дээр суух чинь. Тэгээ нэгийг өгнө бохшиг мөргий гэсэн чи үгүй юм байна. Тэгээд энэ хуучны дууг сая яг мөргөжсэн чинь энэ яг зориулт нь өөр малгай юм байна л да. Тэгээ энэ нэг юм юу sorry. Өнөөдөр Кореад ирсний 4 дахь өдөр байна. Тэгээ 34 болохоор влогоо оруулаагүй. За тэгээд өнөөдрийн аженда болохоор айгүй гоё заяа. Инүүгээр сууж агаад нөгөө нэг дээрээс бүр амар хүчтэй ингэж доошоо гулгаж молоод цан шиг юм. Плеттэй энэ ингээд 2 удаа гулгах хэрэгтэй байд юм байна. За манай little mommy. Hi. Ready to go? За одоо бид нэлээд урт замаар явах юм байна тий. Аха. Яаж ийм вэ? Гүү. Яагаад амар урт. Зураг авдаг юм байна. Бич. Би гараа телефоны өргөцсөн. Яг нөгөө дээрээс ингэж байж байгаа. Дээрээс ингэж байгаа outfit нь яг юм байгаа. Юутай болохоор яг босонго. За тэгээд өнөөдрийг бүгдээрээ гой сайхан өнгөрөөцгөө. Яагаад хамтасаарай. Тийм ээ, өндөр дээр гарсан. За энэ өндөр дээр гэдэг бол. Дэшээ гарч чинь нэг л юугаа л явчихсан. Гоё. Яа бид тэ гараа авах хэрэг гэж миний гарчдгийг нэлээ амар том болохоос айгаад авсангүй. Яа тий. Өндрөөс айдгүй. Айдаг. Тийм доороо тортол юм байна л да. Усан ч өгөхгүй юм байна. Нэр амар юу нүг салхитаад гарч нэг л биш ээ. Энэ доотлогт бидний суунстэй. Суун надад ийшээ суугаа яваад байгаа шүү дээ. Actually яг энэ ахгүй юу манайха. Энэ дээр байна. Манай хоёр чинь зүгээр DJI-ийн камеруудтай. Окей. Би ч одоо уцаараа гэж яваад байгаа шүү дээ. Энд суухын тулд бид нар ингээ гарч байгаа байхгүй. Яа. За мөргөлдүүл яана. Мөргөлөхгүй бах уу? Энэ хоёр чи айгүй өөр хөвтэй яваад шүү дээ. Эвлэх нь. Гуруулаа ингээ гоё яваад когтороо би нэгэ бичиж хөө. Ардаа ороод Бас ичээ. тэгж болно шүү дээ. Тэгвэл дараа нь гоё дүрс гарах. Тий. Тэгэхээр нэг нь жолоо ярьж ирсэн аа. Ингээ явна гэсэн үг үү? Нэг гартаа жолоо ярьсан аа. Энэ Монголын нөхцөлд их бүгдээрээ сургагдчихжээ тий. Айгүй сургагдсан байх шүү. Голдон сууж байгаа хүн бол камер барих шаардлагагүй. Урдны явж байгаа хүн ингэж бариад, ардны явж байгаа хүн ингэж бариад болоо. За гоё нөө гоё. Бидний авч хаад. Манай арт нөгөө хоёр минь юу вэ? За зайчлаа бэл. No friendship гэдэг юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Програмчлагдсан яг нэг юм байна. За, аяллаа 4 өдөртөө бүгдээрээ иргэн ирсэн байна.
Одоо айгүй сонирхолтой нэг гоё газар байна л та. Тэр нь болохоор одоо тэр яг цаана бидний ер нь бол харж байгаагаа хойд солонгосын хэсэг байна. Саяны яг тэр хэсэг. Тэгээ энэ болохоор ингээд далаагаараа ер нь хуваагдчихдаг юм байна. Тэгээ тэндээ болохоор хойд солонгосын хэсэг. Тэгээ энэ дурангуудад байгаа штэ одоо энэ жуулчлал ирсэн. Энэ Ар завцсан тийм. энэ одоо шумбал нүртэл дайраад нүг юм. Тэгээ энэ дурангуудаараа юу яадаг юм бэ? Ингэж хараад тэр хойд солонгосын тэр хэсэгт юу байна гэж хардсан юм байна. Тэгээ бүгдээ камера шалгацгаая тий. Айгуу сонирхолтой заяа. Энд ингээд амар сонио. Яг энэ уулынхаа орой дээр Starbucks байд юм байна л та. Тэгснэ ийшээгээ яг тэр одоо энэ уултай энэ хэсэг нь ингээд тэр чигээрээ хойд солонгос гэдэг гинэ. Тэгээ бүгдээ ойртуулахаар бол одоо энд нь ингээд ийм тарайн талбай малбай эдэр харагдаж байгаа. Ийм байршин байр мэрнүүд одоо эдрийг ингээд харуулж байгаа байхгүй юу? Ингээд тэр хот мот нь одоо тэр цаанаа л идэм шүү. Иймэрхүү сонирхолтой юм байт юм байна. Тэгээ миний бодлоор болохоор яг зүгээр энэ хэсэгтээ хүмүүс яг тий хойд солонгосынхаа яг юу харуулмаар байгаа яг тэрийг ингэдэг багтээ. Энэ араа та хэд ингээ харах юм бол хүний амьдрал амар дуртай байгаа байхгүй юу? Энэгээр дөрөв хүмүүсийн амьдралыг харж байгаа. Эдгээр юу хийж байна? Тэр Starbucks тавьчихдаг нас гайхалтай. Сони юм те. Яг яагаад кафе бин ч юм уу эсвэл солонгосын ямар нэгэн кофе шоп байж болохгүй гэж яагаад заавал Starbucks Америкээс орж ирсэн юм гэж. Энэ улс төртэй холбоотой юу? Арай л хиймэл таамгүй. Гэтэ бас би гайхсан. Тэгээд иймэрхүү байд юм байна. Өнөөдрийн солонгосын цаг агаар бол нэр үнэхээр дэжгүй. Сая онгоцноос бид нар бууж ирсэн ахгүй. Тэгээд одоо нэг 4 өдөр 5 дахь өдөр нэхэд жоохон ядралттай. Гэтэ өнөөдөр бүгдээрээ бүр айгүй гоё газар л очив. Тэр нь нөө нэг Singles Inferno байгаа штэ. Singles Inferno 1 2 дээр миний хамгийн дуртай шоу баггүй одоо жилийн хамгийн ихэр гарч ирдэг. Singles Inferno-гийн нөгөө нэг хосууд болсон хүмүүс нь Paradise гэдэг хотел руу явдаг байхгүй. Тэр хотелд бүгдээ өнөөдөр очиж чанаа гэж бодоо. Ямар гоё юм бэ? Тэнд очиод гоё юм хийгээд тэгээ массажчаад өдөр хийлгээд тэгэх баха. Тэгээ өнөөдрийн үзэх юмнууд бол нэг иймэрхүү өчтөр бол нэг гоё усан парк маркет дээр орж мороод явсан байхгүй. Эки бүүн гэдэг нэртэй юм байна. Би яг уншиж штэ. Oh, thank you so much. Чи намайг бүр тэгсэн. Чи итгэлтэй байна уу? Энэ нэг алхаа санагдаагүй гэж үг. Сингс зүгээр худлаад таалчил. За алдарт миний Singles Inferno-гийн ганц дуртай Paradise Hotel and Resort. Энд дээр хүмүүс хосолчоод ирдэг байхгүй юу? Тэгээ би болохоор чимээгөө автобустай бөөнөр хосолж явж байгаа. Эндээс нөгөө нэг амар гоё спорт машин суугаад хоорондоо уулзаад ингээд хөдөлж явдаг байхгүй юу? Тий. Дандаа эндээс Үгүлдээ тий season 1 дээрээ тэгж явж байсан юм аа. Чи явлаа гинэ. Ган хар машина аваад явлаа гинэ. Bye. За. Paradise дээр ирлээ. За одоо яг ингэдэг байхгүй яг энэний үүднээс нөгөө Singles Inferno-гийн чинь нэгнийгээ уулзаагүй хосолонгуудаа спорт загварын машин цугаа явдаг байхгүй юу? Би тэр сценийг амар сайн сандیں۔ Яа, энэ нөгөө нэг амьд явах насандаа алтан аяганаас усууна гэдэг ямар өнөө үг вэ? Paradise дээр хүрээд ирлээ. Кейти өвгийнхандаа баярлалаа. За. Баярлж явдаг шүү. Яа, нөөш чимдаамдаа авахгүй зүгээр гайд майдтай өгсөн амар явж штэ. Үнэртэй усмас үнэртэй байна уу дээ? Харин тийм ээ тий. Ваа, дөнгөж орлоо. Зүн тансаа гэж штэ. Бидтэй амар баяртай байна манайхаа. Үнэхээр шууд тийшээ явж үзэх юм шүү дээ. Би нэр худалч амар баяртай ингээд үздэг шоуныхаа энэ газар ирэхээр бүр цаанаасаа баярлаад байгаа байхгүй. Тэгээд эхний влог дээр бас та хэд хэлчихсэн шүү дээ. Энэ удаагийнх дээр бол би үнэхээр Paradise 90 энтер гэж мдээгүй зөө тий. Доторх нь бүр яагаад байгаа юм бэ тий. За бүгдээ энэгээр жоохон яваад үзье. Тэгээд зочид буудлын бүгдээрээ лоббид нэрсэн байна. Тэгээд вау, энэ авир яа. Энэ хэсэг бол шампань юмтай аа. Окей, тэр юу юм болоо? Тэрийг ойртуулаа бүгдээ харцгаая. Гарч марсан арх барих юм байна та юу юм болоо? За зэмтгүй. За энэ хэсэг бол лобби хэсэг сууж нуугаад
Хүлээлгийн танхим гэж ярьдаг шүү дээ. Энэ тусдаа нэг аймагтай явж байгаа юм байна. Lobby Paradise. Lounge гинэ. Тэгээ ийшээгээ болохоор receptionist яваад тэгээ дэдлийн шамплэр өдрөд нэр nice юм байна. За гол танхим руу оръё. Танхим энд ямар гоё юм бэ? Энэ бүр алж шүү дээ. Энэ яг ч 0.5 дээр харуулах юм байна. Энд хүмүүс зураг авахулдаг гэсэн. Энэ ямар харсан танил юу илээ эн чинь нэг юм арттай холбоотой. Ийшээ шууд дэлгүүр бол очсон юм та. Энэ шиг gold wing гэдэг яах вэ? Ямар гоё. All right. За Paradise бодол дээр ороод ирсэн байна. Тэгээд Paradise бодол дээр юу гэдэг юм бэ? Амар тийм өндөр биш. Ерөнхийдөө бол нэг 11 давхар хүртэл байдаг. Тэндээсээ ингээд өрөөнүүд нь байд юм байна. За өрөөнүүд нь харуулъя. Энэ за ингээд гаднаасаа ингээд ороод ирэнгүүт тийм арт зураг байгаа заяа. Тэгээ өрөө нь бол нэлээд том юм байна. Нэлээд luxury том. Одоо жишээ нь байрны өрөөнд болохоор энэ байттай 2 double sinkтэй тэгээд ингээд 0 shower энтер гэлтэй. Тэгээ ингээд оронгууд угаасаа телевизэртэй. Тэгээ телевизэр дээр нөгөө welcome Miss Ганс үх энтер гэд бичсэн байдгийн байна. Тэгээ энэ хэсэг болохоор ингээд орон дээр би яхаа өрөөнийхөө хамгийн нэг дуртай юм болохоор манай өрөө гадаа балконтой байна. Тэр айгуу дэжгүй санагдлаа. Цаанхан ингээд явах юм бол энүүгээр гадаа балконтой ангууд тэр цаашаа юм харагддаг. Тэгээ манай өнөөдөр 5 давхарт байрлаж байна. Би тэгтээ манай өрөөний дугаар 51 гэсэн бахан би 51 давхарт юм болов уу гэд угаасаа нөгөө дээшээгээ барилгатай байсан үгүй үг нь сайн мэдгүй байгаа байхгүй. Тэгээд чинь ямар ч тач нээр бид юм. Тэгээ бүгдээрээ одоо хуцаа солиод гараад гоё бичлэгээ хүршлүүлцгээе. Tomorrow. Welcome back home. Гэртээ иргэн ирлээ. Гэртээ ирээд штэ. Би чимдам ерөөсө залаагүй байхгүй юу? Зүгээр гэрт ирэнгүүтээ тэнд бүх юмаа тавьснаа. Хамгийн түрүүнд би юу хийж байгаа гэж сая та дамаг бараг хаанаага харсан да. Хайрт зулцгаан авах гад цэцэрлэгээс нь нөгөө ээжинд нь үлдээсэн байгаа байхгүй. Тэгээд муурныхаа энэ нэг 0-ыг нь нөгөө явахаасаа өмнө цэвэрлсэн байсан. Тэгээд одоо 0-ын дүүргээд нөгөө clear эдрийг хийж мэйгээд тэгээд муур очиж авахгүй бол амар саналаа таког бүр үнээр санал. Хүмүүс надаас муур яасан гэж амар их асуугаад байсан. Нөгөө ээжинд нь үлдээсэн. Ямар санда одоо цаад чинь нөгөө нэг 5 зулцаа хамгийн бага зулцаа гэлжсэн шүү дээ. Бараг юу яаж байгаа хөө? Мэн нүн сайхан гар ээж мэж хомоомэ гэдцээ явж байгаа. Тэгээд авахгүй бол би бүр амар хайр бүр ингээд нөгөө нэг юу бичлэг нь үзэл амар санаад байсан. Одоо хүн чинь ийм болдго юм биш хурж ирээл зүгээр муурныхаа жорлон солиход бодлооч гэж. За тэгээд эргээд бүдрээ таког эндрийг нь цэцэлчээ таког авчирцгаая. Нараа такод штэ чихэр авчишээ. Амар хөөрхий иддэг штэ чихэр. Үш чи долоод идэлтэй чи. Амар хөөрхөн маас энд амар дуртай штэ чихэрэндээ. Өнөө мультивитаминтай энэ чихэр надаас илүү витамин идэн чи. Минийгээ шанцсан юм шиг шүү амар дуртай идэж мэдээ зүгээр. Үш. Заавал нэг ингэж анж идэх хэрэг байдаг юм бах та. Ой жоо. Амар дуртай идэн тэр. Жоо. The next morning. Hello guys, welcome back to the vlog. Taco, hi, it's Taco. Энэ бүр намайг айгүй сансан бэл ингээд хомдсон санцсан хоёр нь зэрэг ихэлсэн. Ингээд зэрэг болцсон заяа. Тэгээ өчтөр ингээ орой би нөгөө ээж дээр нь үлдээсэн гэж ярьжсэн шүү дээ. Ээжээс нь очиод авсаахгүй юу. Тэгэл ингээд намайг харснаа ингээ шууд таньж байгаа нь мэддэгдэл ингээл хамраа над руу ойртуулад зав амар хөөрхөн тэгжсэн аа. Өчтөр орой жонго шүнжэнгөө нөгөө муур ингэдэг гинэ. Энэ хайц ч юм энэ байна уу гэж байгаа юм шиг ингээд мяу гэд ингээд хаг хажууд унтч өөй. Болооч. Хажууд унтчихсан аа. Ингээл байн намайг шалгаад идэг гинэ энэ байна уу гэд. Тэгээд нэг хөөрхөн ингээ хажуунаас олдохгүй. Үш чүгөө түлд арилчаа ёош. За чанаа гэж та тэгээ болоолаас юм. Хүний фокус өөрчлөө хийчихвэн. Нана бачи.
За тэгээд одоо болохоор нөгөө нэг Солонгосоос Солонгос нөгөө шопинг хийх гэж бүр бөө юм болж нэг юм хийдэг аахгүй юу. Тэгээд миний амьдралдаа хийжсэн хамгийн түргэн шопинг саяны нөгөө birthday зугаалгаар хийсэн яг тэр шопинг байлаа. Нэг цагийн дотор бүр өстө гяс юм хараад өөрийнхөө арзмарыг аваад за энийг ав гэд. Тэгээд Солонгост юу яд юм биш нөгөө буцаж явах гэж байгаа tax refund гэдэг юм бас эргээгээд авдаг татварын. Тэгээд тийм болохоор тэр мэрийгээ бас бичүүл гэж ер нь жоохон удаад байдаг юм байна заа юу. Гэтэ штэ өнөөдөр бүгдээрээ хувцсныхаа шопинг хийсэн хаавлаа хийдгүү чи болдгоо. Яг гад байгаа юм. Тэн чимдан задлаад инхэр чимд ам дотор ороод гифтхийн. Юу ахгүй. Тэгээ өөрийг нь тоохгүй байхаар араас мяу гэ тэгээд байна. Тэгээд энэ дэхтэй нэрээ намайг айгуу санцээлээ ингээл алган ингээл инхэр нумуур нөө өөрийгөө ээжигээ гэж байгаа юм шиг тэгж боддог гинэ. Тэгэл юусаа хажуунаас салахгүй ажил хийсэн ч миний ширээний хажуу тэгэл байжлаа тэгээ амар хөөрхөн. За хамгийн түрүүнд дэжтэй би бүр амар янз олон юм авсан зөө. Тэгээ энэ дундаас одоо миний birthday 3 хоногийн дараа болох ч байгаа байхгүй. Тэгээд birthday дээрээ зориулаад өөртөө Gucci-гээс шил авсан байгаа. Яагаад Солонгосоос авсан бэ гэсэн чинь би нөгөө дэлгүүрүүдийн их мэдхгүй тэгээ Солонгосын outlet тэр юмнууд орсон чинь дэжүү брэндүүд заяа нилээн гайгүй үнэтэй одоо Америкт байдгаас илүү гайгүй үнэтэйс болохоор би гэс авцсан. Тэгээ би ч нөгөө нэг шил ер нь жоохон цөөхөн ганц хоёр шилтэй миний сториг үздэг хэд юм мэдэндээ. Тэгээ Gucci-д нь өөртөө birthday бэлэг гээл худлаа аваад идэг тэгсэн яг үнэндээ зүгээр л авах гэсэн болохоор авч байгаа байхгүй зүгээр шалтгаан нь birthday бэлэг те. Тэгээ ийм Gucci-гийн шил авсан. Энэ хэд байлаа да битгүй. Тэгээд гайгүй хараад хитгэн цөөхөн хэсэг байхаар тэгээд авч аваад байсан чинь хажууд л нэг иймэрхүү надад бол айгүй гоё тараад тохирч байгаа. Тэгээ ямар ч нэг ийм шил авсан. Тэгэхгүй дандаа нэг ийм өөр нэг бөөрийн шилтэй байсан болохоор birthday бэлэг гээд өөртөө iPhone 17 авсан. Одоо яг бичлэгээ хийж байгаа. Тэгвэл юу уг нь ингэдэг штэ хүмүүс за birthday ойртож байгаа юм чи энийг энүүгээр авах чинь тэрийг тэрнгээр авах чи гэдэг нөгөө birthday wish list гаргадаг байхгүй юу? Би уг нь гаргадаг юм байгаа. Ээж аваад гэхдээ би юу авахулхаа бас мэдж байгаа. Тэгснээ зүгээр өөртөө бүх юм аваад өгчдөг гэсэн. Тэгээ хин ч одоо надад тэрийг авч өгнө гэж хүлээх хэвтэй ямар ч их мөнгө төгрөг байжснаас. За Everland дээр та эдтэй очсныг санаж байгаа ах нөгөө нэг тоглоомтой хэсэгтэй тэ нөгөө баахан ингээл наашаа цаашаасан тоглоомын юутай тэ амар гоё хэсэг тэ панда манда эзэр үзсэн шүү дээ. Тэрэн дээрээс энийг авсан. Энэ бүр амар хөөрхөн оролт шиг гээд ийм хөөрхөн имийг авшин ингээ оролт алгаа зүүчдэг. Би тэгтээ энийг өөртөө аваагүй. Би нэг нөгөө нэг миний бичлэг edit хийж өгдөг дүүтэй авсан байгаа. Манай эдитертэй авсан байгаа угаасаа нэг иймэрхүү амар хөөрхөн кит юм бас дуртай зүгээр гоё дурсгал гэж удаад авсан. Тэгээд энэ малгайг угаасаа нөгөө өмссөн байсныг та хэд минь харж байгаа. Энэ бас амар cute. Өвлийн малгай. Надад ерөөсөө малгай байдгаа. Тэгээ энийг ирээд баг сувданаа дээр нөх байх гэж бодож байна. Тий. Энийг сувданаа авах гэж hell нэмэ гэж худлаа яриад байдаг. Өөрөө ийм юм өмсөх амар дуртай байж. Тэгээд энэ малгайг авсан байгаа. Энэ хостлыг хүмүүс зөндөө их асууцаасаа. Миний нөгөө энэ зургнууд дээр айгүйх гарцсан. Тэгээд ямар гоё ийм юу хослол вэ? Кардиган хослол вэ? Энийг хаанаас авсан бэ гэж тэгээдсэн. Энийг ороод штэ би нөө Uniqlo ч кашмир зард юм байна. 100% кашмир гэж биччихсэн. Тэгээ хосоороо байсан ахгүй юу. Тэгээд янзын өнгө байхаар нь би угаасаа иймэрхүү neutral маягийн өнгөнд дуртай. Дээрээс миний царайнд илүү их зөгтөг байхгүй юу. Тэгээ энэ дээтэл нь. Тэгээ энийг угаасаа энэ зураг бичлэгнүүд дээр айгүй хүмсэн ч хүмүүс энэ хослолоо л хаанаас авсан бэ гэж надаас суугадсан. Uniqlo шүү. Uniqlo-аас ийм хөргөн хос авсан. Үнэн ч гэсэн амар дайгүйсэн баха. Би үнэн гэхдээ үнэхээр санахгүй байна. Нөгөө нэг won эдрээр ингээд тэд эдэн won энтер гэж тэгжсэн болохоор Gucci-гийн шил нэг 350 400 хавцаалсан бах доллараар. Энэ бэлийг Zara-гаас авсан. Энэ нь болохоор 45900 won гэж энэ монголоор үржүүлэх юм бол монголоор болохоор 2.5-аар үржүүлэхээр монгол мөнгө нь гараад ирд юм бэлээ. Тэгэхээр нэг 100 мянган хавцаа юм уу да. Энэ бэли яг эсэрч марих. Надаа бэли бас байдаггүй. Монгол гэсэн чинь ингээд нөгөө нэг буусан чи амар хүүтэн байдیں۔ За энэ ёстой миний зорж авсан ганц хайртай поло цамцтай юу. Энийг бол нэр үнэхээр юу яасан үнэтэй авсан. Энийг бараг $200 шахуугаар авсан бах. Доллараар нь ярьж штэ. Тэгээд юу поло дээр болохоор би хайж агаад арай гэж нэг юм олоод нэг инстаграмын бичлэгнээс харсан. Би яг энэний авч үтгийг бодцоос ахгүй. Дотроо юм цагаан сороочиг өмсөн. Тэгээд энийгээ дээгүүр нөмсөө доотолт нь юм жоохон цагаан дуу маягийн өмд өмсөд миний ийм гутал үүдийн энэ цэнхэр өнгөтэйс нь ийм гутал үүдэх байхгүй. Энэ цэнхэр өнгөтэй энэ гэрлэнд харагдаж магадгүй. Энэ хөх өнгө байхгүй роял хөх өнгө. Энийг болохоор манай эмээ надаа өгч исэн. Эмээ энийг нэг залуудаа заяа. За энийг та идэхтэй зүгээр ойлгох хэрэгтэй шүү. Залуудаа энийг
өмсөжсэн герман гутал гэж байгаа байхгүй юу? 1 2 хэдхэн удаа л өмсөжсэн гэж байгаа заяа. Энэ баг шин шахуу. Та хэд ингээд доотл мотлыг харах юм бол амар олон жил гэдэг утгаараа зарим хүмүүс олон жил хадгалсан гутал та гэж магадгүй өмсөж байгаагүй имээд ийм бүр герман арьсан гутал гээд тэгээ надаа энийг имэнд яг чиний насан дээр 20 эдтэдээ өмсчихсэн гэж надаа өгсөн байхгүй юу? Сайхан өгсөн болохоор би яг энэ дээрээ хослуулад пологийнхоо цамц дээр тэгээ дотор нь яг ийм цав цагаан сороочиг авсан байгаа. Би чинь сороочигаас айгүй юм уу? Тэгээ энэ баг шин шахах гуталцаа юу. Нэр яг үнэ гэхээр 100-ны 85% шин 15% нь яг имээ зүгээр гангараандаа нэг хэдхэн удаа өмсчихсэн гээд амар мундаг хадгалсан байгаа юм. Баг хитэн жил шахуу хадгалаад байгаа юм би тий. За энэ сороочиг бас зараагаас худлаарсан. Энэ нэг амар гоё брэнд байна заяа Солонгост. Энийг монголчууд Михо гэж уншдаг гинэ. Би болохоор энийг Mixo гэдэг байгаа. Солонгосчууд болохоор something ямар нэг юмар хилээд байсан заяа. Энэ брэнд бүр амар дэжгүй үнэтэй. Тэгээд материал үнэн мундаг сайн заяа. Бараг Zara-аас ганц хоёр юмуд нь илүү. Гэтэ бараг Zara шиг гэл юу нь ойлгочих. Тэгээ ийм S-Erzmer-ийн цамд авсан байгаа. Энийг хэдэн оноор яваад гэж. Хэдэн оноор л 35900 вон гэж байгаа юм байна. Ийм Михогд та хэд ер нь солонгос очоод дэлгүүр орох юм бол яг эндээс нэг юм хөөрхөн өөрхөнтэй нэг юм жоохон элегэнт юм шиг тэгсэн мөртлөө нэг бас юу тгүүлээ. Цэвэрхэн тийм минимал нэг гоё хувцалдаг бол эндээс бас юм сонгол их зүгээр юм байлээ шүү. Энэ би эндээс өөр бас юу авсан бэ гэсэн чинь нэштэй би джинснүүдийг авсан зөө. Миний джинс өмнүүд бүгд томдсон. Ямар сандаа энэ джинс өмдийг аваад зөө энэ ийм юу заагвартай жоохон тарпизм маягийн заагвартай. Би чинь нөгөө нэг 27 молоо 8-ыг өмсдөг гэсэн чинь миний арзмаар 24 болцсон юм байна. Тэгээ нөгөө ойрд ерөөсөө юу өмдний шопинг хийгээг байхгүй юу? Амар дэжгүй үнэтэй зөө. Энэ джинсийг би 2 джинс худалдаж авсан. Тэгээ түрүүний тэр цамцтай цагаан цамцтай нийлүүлээд гайгүй 150 мянган воноор л авсан. Хитгэн юм ингээ юу лээ? Монголд авсан бол миний бодлоор бараг 500 6 нэг джинс нь бараг 100 мянган тэргээд тэгдэг штэ. Тиймэрхүү 2 джинс нэг юм тэр цамд тэгээ дахиад нэг хэдийн юм нэмцвэс юм аа. Гайгүй 150 мянган вон болж байгаа байхгүй юу? Материал нь бол үнэхээр бест юм байлээ. Өмсч үзээд дурлаад шууд авсан. Тэгээ энэ джинс нь яг адилхан маягийн. Энэ чинь миний нөгөө авсан джинс. Хар өнгийнх нь авсан биз дээ. Бас Mixo гэсэн байгаа. Энэ тарпиз юутай би энэ тарпиз өмгнүүдэд айгүй туртаа. Тэгээ миний бүх джинсүүд бүгд амар томдоо явц болохоор яг өөртөө тарсан 124 арзмарыг авсан. За тэгээ энийг болохоор штэ те би Солонгос явна гэд би NSN Fashion гэд манай Монголын амар гоё онлайн сторис авсан заяа. Би тэндээс бас амар хөөр хийдэд юм авсан. Миний миний арзмаар багсан болохоор өөр дэлгүүрүүд рүү ороод юпг юм уу өмд өмсгөр дандаа томдчод болдгоо. Тэгээ хайжаар зүгээрээ явжсэн чинь азар энэ NSN гэсэн fashion таарад Instagram дээр байгаа NSN fashion outfit гэсэн байгаа л үү те. Тэгээ энэ өмдийг авсан. Энийг угаасаа би хит хитэн зураг мөргөн дээр өмссөн байгаа. Story дээр өмссөн байгаа. Арай хараахан постолж амжаагүй байгаа. Энэ бол нэр үнэхээр материал сайтай. Энэ 95,000 хавцаа байсан баха. Энэ Михо баг мөн дөө. Биш. Энэ нэг юм хөөрхөн цагаан хоолойтой цамц авсан. Би нэг хоолойтой юмнийх өмсдгүү. Гэтэ энийг ингээд яг түрүүнийхээ джинс мэнсэн жоохон цайвар джинсэн дээр хослуулаад өмсөд доогоороо цагаан гутал өмсвөл амар хөөрхөн байгаад энийг нөгөө нэг Lotte Tower-аас авсан заяо. Lotte Tower-ын Twi гэдэг нэртэй газраас энэ одоо 19,900 won гэсэн байна. Одоо 20,000 шахуу won гэсэн 60 эдэм биш 40 50 мянган хавцаа. За тэгээ нөгөө outlet-ээс чинь юу яасан? Outlet биш ээ. Энийгээс Zara-аас нэмж авсан юм би. Zara-аас тэр юу оролт миний оролт тань. Where? Энэ оролтыг аваад зөө. Энэ бүр айр хөөрхөн оролт. Би ганц хоёрын тэр нөгөө бичлэг reels дээр өмссөн байгаа зөө. Би нэг иймэрхүү өмд амар дурлаад тах шиг байгаа somehow. Zara-аас бас энийг аваад энийг би нэг ганц хоёр бичлэг story дээрээ бас өмссөн байсан. XS extra small гэдэг уус яг таарж байгаа. Michael Kors ороод Michael Kors-ыг баг нураах шахуу болгосон. Michael Kors-с бүр янз юм авсан заяа. Би энийгээр штэ ямар нэгэн шинэ жилийн баяраар өмснө гэж бодоод энэ dress-ыг авсан. Энэ нэлээд үнэтэй байсан энэ dress амар алцгаар байсдаг. Өмсөнгүүд энэ хамгийн бага арзмаар extra small заяа. Тэгээ ингээ өмсөнгүүд ингээ бэлхүүс бариад бүр үнэн секси харагддаг. За би энийг өнөөдөр нэг зураг авалттай тэрэн дээр өмсч магадгүй. Эсвэл birthday party марын дээр ч гэсэн өмсөж магадгүй. Michael Kors-оос энийг аваад энийг бас амар үнэтэй авсан. Энэ нэгийг хамгийн гол нэгс ахгүй наваг чи 500,000 won юу spend хийх юм бол штэ над дээр нэмээд
тэдэн % off үгүй энтер гэдэг тэгэхгүй юу. Тэгэхээр мань хүн яадаг юм нэмээд авцсан. Энэ бүр үнэхээр хайрламар цамц яадаг юм би хэлнэ гэхгүй. Энэ бас extra small ганцхан байсан. Энийг би хизээч юунд угааж болохгүй дандаа хийн цэвэрлэгэнд өгөхгүй бол бүр айгүй цэвэрхэн маш elegant гоё харагддаг. Ингээ та ингэ өсмөсийг ингээ харах юм шал өөр байгаас тий. Ийм өөрхөн юг. Энэ арьцмаар энэ юунуудын ялкуудыг авцсан байт юм бах та. Ялкуудыг байвал хит хэлээ явуул. Майкл Корс дээр бол амар их мөнгө өрсөн. Майкл Корс Gucci 2 дээр бол үнэхээр сайн мөнгө өрсөн. Барихаар ингээ доошоо ингээ гулгаад байгаа хгүй тийм гоё зөөлхөн. Энийг одоо энэ такоос жоохон нуухгүй бол мань хүн чимдам дотор орцсон л явж байна хардаа. Би юмнуудаа задлаад одоо л имхэлж байгаа хгүй. Би тоо маргааш нөө Эрдэнэт явах хэвээр. Эрдэнэт явж birthday хийн. Майкл Корсын дахиад нэг юм та энийгээс амар үнэтэй авсан. Энэ бараг 300 мянган вон гэжсэн баха. Тэгээ бараг нийт хэдийг өрцөө. Сая 700 800 бол Майкл Корстой хангалттай өрсөө. Энэ бүр oh my god. Энийг өмсгөөр бүр ямар гоё зөөлхөн дулаахан. Тэгээ надад ерөөсөн юм өслөг юм байдаг байхгүй. Дандаа нэг Майкл Корсын хүртэг хар хүртэг бол байгаа. Тэгээд Майкл Корсын бас юм ягаан жоохон нэмгэндөө хавар намарт өмсөх хүртэг байхгүй. Ийм өслөг юм надад ерөөсөө байхгүй. Тэгээ энэ өслөг ингээд XS extra small мөртлөө. За өө чи баг тоглоно шүү натангаараа. Extra small мөртлөө ингээд өмсөнгүүт нэг тийм бүр амар бамгар биш нэг орс анинер байдаг штэ. Тэгээ өмсөнгүүд ингээ доошоо нэг амар юм нарийнхан юм одоо нэг тарпицсан юутай өмднүүд гарч ирдэг. Яг миний тэр асан өмднүүд тэр энэ бүр солиотой зохин заяо. Тэгээ өмссөн байхад маш гоё элегэнт амар гоё харагдчихсан. Тэгээ энийг бүр өөрөө ирэхгүй очиж зорж авсан. За тако гой. Муухай болохгүй шүү. Тэгээ хамгийн би одоо энэ хамгийн сүүлд гэж бодож байна. Нэг хавчаараас авсан байна. Энэ Dior-ийн 2 уруулынхаа будыг авсан. Уруулын буд гэжтэй одоо lip gloss өнгөлөгч өдрөө авсан байгаа. Минийх бүр дууссан байхгүй тэгээ нөө Монгол таанаас ч яаж авах нэг их сайн мэдэхгүй. Яг Улаанбаатар ихтлгүүрээ явчих болох байсан л да. Гэтэ яагаад ч юм эдрийг яг Солонгос ч юм уу ямар нэг гадаадаас авмаар санагдаад байхгүй. Ой. За энэ хүний өлгүүр идээд хараа. Йоо. Ямар яриадсан ч бүр амьсгаад ч чаш. Dior-ийн нэг амар гоё шин юу гарцсан л бүр инхээр ингээд юмнууд ингээд амар гоё гялалцдаг. Limited edition гарсан байдаг. Тэрийг аавна гэж бодож байгаа. Гэтэ тэгээ явж байгаад яг явахаас өмнө duty free-гээс энэ lip oil-ыг авсан. Би ч нөгөө lip tattoo-тай ахгүй юу? Та нөгөө мэдж байгаа бол миний Instagram дээр байдаг штэ. Тэгээ тийм болохоор намайг иймэрхүү уруулын бодогны юм битээ төрхөө дандаа глосс өдр төрөхгүй бол урууланд бас ингээ хөшрөл явагддаг гинэ. Тэгээ би бараг 7 сард хэлсэн шин 7 8 9 10 11 5 сар ерөөсөө уруулын бодог төрөхгүй дандаа вазелин ч юм уу те ингээ зөвөр өнгөлгөө ингээ төрчихээр амар хөөрхөн. Энэ яг ингээ өнгөтэй харагдаж магадгүй. Гэхдээ яг төрөхөр бол нэг амар айхтар өнгө өдр байхгүй зүгээр жоохон улаан өнгө нэмхлээтэй. Одоо татандаа очиод Эрдэнэтэд очиод орно. Манай нөгөө нэг тог салааны саруулагчтай амар мундаг ингээд энэ хөмсөг юу уруул эдэг дээр бүр амар олон улсын тэмцээнэг очиж шүүдэг. Тэгээд нөө Вьетнам, Таиланд хоёр ч иймэрхүү шивээс юмсэр нэлээ амар алдартай штэ. Тэгээд тэр мөрөн дээр очиж дандаа сургалтанд суудаг, өөрийгөө хөгжүүлдэг. Тэгэл ер нь everywhere явдаг. Цаг нь дандаа битүү ямар азар битэн тийм гэхгүй. Тэгээ энийг авсан байна. Хүү чи хамгийн маягтай юу болоод хонгор мэн. За энийг болохоор би Америкт хэрэгжилжсэн. Гэтэ арай өөр өнгөнд хэрэгжилжсэн. Энэ бас нэг амар ахтар өнгө байхгүй. Гэтэ gloss юм нэлээд lip glossтэй. Maximizer гэж явдаг байхгүй. Ингээ жоохон ингээ нөгөө чимчигнээд энэ жоохон ингэчдэг. Тэгээд энийг авсан байгаа. Энд амар дэжүүтэй. Би яа хоёрыг авсан бэ гингүүд Америкт $40 хавцаа байдаг байхгүй. $40 хавцаа байдаг баг. Тэгсэн чинь Солонгосын duty free дээр tax байхгүй. Тэгснээ эдэн $33 гэж байгаа хгүй. Тэгэхээр дэжүү тэгээ шууд за угаасаа lip gloss дээр амар төрхтэй ч нэгэд хоёрыг авцсан. Тэгээд Солонгост очисан хаавал нэг иймэрхүү байна. Өөр юу авлаа? Өөр ингээ янз юм аваадсан юм аа. Нүүр мөрөндөө мастаас нэг яхтар аваагүй. Тэгээ нэг амар гоё Dubai chocolate авсан заяа. Йоо, би тэ энийг бүр амар үнэтэй авсан. Та нар энэ шоколадыг хэд гэж бодож байна? $60. Йоо, тэгээ такс ороогүй $60. Free дээр ороо за нэг хэд хэдэн үндэ нэг те юу авчи да нэг ганц хоёр ингээ шоколад мөхтөд юм авчи да гэсэн чинь энийг апple plus one free тэргээл авдаг гэсэн. Тэгээ би ингээ харчаа угаасаа Dubai chocolate ч амар алдартай. Тэгээ энэ болохоор дотроо 3 төрлөөс ахгүй. Нэг нь болохоор энэ одоо бараг pistachio гэж самарна. Энэ болохоор coffeeтэй. Энэ бас pistachio гэ энэ хоёр нь юу вэ? Гэсэ? Арай өөр хоёр харагдаад байгаа юм. Дотроо pistachioтой chocolate sand, coffee. Энэ зүгээр chocolate юм шүү. Энэ жоохон ногоон цайтай л харагдаад байгаа юм. Тийм л юм шүү ногоон цайтай. Энийг ингээд аваад тэгэхээр ногоон заа энэ тэргээ. Тэгээ би нөө манай муураа үлдээсэн газартаас
газар мөрөө үлдээсэн аав ээжтнээс нэгийг өгчэй гэж бодсон байхгүй юу. Өчтөр бол өгцөө. Тэгээд нэг класс аваад за би нэг 20 хэдэн доллар авах гэсэн чинь $60 олдгийг чарт нэгээр бүр амар үнэтэй тэг би бүр за хаяа угаасаа айтайхан юм аваад өгчээ. Нэг нь манай эхчүүд чинь нөгөөх нь манай бас ах ихч хоёрт чинь нөгөөд нэг нь би баг өөр авд юм гэж бодож байна. Эсвэл өнөөдөр нөгөө зураг авалттай болохоор зураг авалттай охиндоо авчиад өгч юм уу. Одоо ер нь нэг ийм болчихсон юм байна штэ. Нэг илүү тутам юм хэрэггүй. Өмнө нь ингээл Америкаас ирэхдээ баахан ах иш нартай теста нэрээ энд тийм тэрний хөвгт тийм энэний хөвгт тийм энэний юм тэрний дүү мүү энтергээл тэ жижиг шажиг юм зөвлөлөө. Одоо бүр тэгээ залхацдаг юм байна. Одоо илүү чанартай хиттэй юм авдаг болсон гэх юм уу. Одоо та тэрийг айгуусаа ойлгож байгаах. Одоо намайг хоол мол идэр байж хахад санаад тавьж исэн ч юм уу те эсвэл нэг юм за жижи амьдрал нь хэр байна яаж ийн ахын дөө их чин дөө энтер гэдэг одоо миний найз майз гэдэг чанартай хүмүүс гэх юм уу хайш чанартай найз найз гэх юм аа нөө тийм хүмүүстэй л ерөнхийдөө зөвөр цөөхөн хит хит юм аваад аав ээжтэй ч юм уу те нэг нь аав ээжтэй өгчтэй аав ээжтэй авал тэгдэл ер нь болчиход байгаа юм тэгээд тэрнээс одоо энийг хин тэрний тэр гэдэг ах чи сайшин те ойлгож байгаа зү те намайг ер нь бол ойлгох хүмүүс нь бол ойлгож байгаа яг зарим хүмүүс нэг ганц хоёр явахдаа зөндөө олон бэлэг мэлэгтэй ирээд байдаг гэхдээ би нэг амар тэхэ болцсон тэгдэг байсан одоо болцсон сайн яваарэ гэж хэлсэн хүмүүстэй л тэгдэг бас бүх хүмүүс аа сайн яваарэ ингэж тэрхүү тэгвэл яана таагүй энэ наранд гарахаар энэний нүд нь ингээд ийм болчдөг юм тэгээ одоо тоглоом харахаар нүд нь ингээд бүр ингээд нөө ширэг юм уу ингээд нэг амар гоё томордог штеп Тийштэй нара гараа ингэж миний өдөөс ингэдэг инхээр нөө ээжигээ гэж боддөг юм гişэ. Тийм үжүүлж байгаа. Тамдаа юу үжүүлээд байна дүүлдэг. Миний хоол молоос итгэж дээшээ доошо гарахтаа надад баригдснаа худлаа. Гинт доошо буснаа. Мау гэд нэг тэгдэг. Тийм үү хайртаа? Өш хүүшээ унж хүлэн штэ чи. Яа яаж гинэ? Ой Шимба. Ой. Альтаду. Ой шээ. Чи түрүүн өчтөр надаас салахгүй байсан мэт. Одоо бодлоо яачаа маялаад байгаа. За тэгээ Солонгосын шопинг хийсэн хаавал нэг иймэрхүү байна. Солонгос бүр маш гоё явчаад ирсэн. Энэ аяллыг бас KTO Korean Travel Organization-тэй хамтарч хийсэндээ маш их баяртай. Үнэхээр best хөтөлбөр, best аялал байж чадсан. Highlight хийх моментууд бол бүгд бүр хамгийн bestнээс бодохоор хамбуг өмсөн надад бүр илүү амар гоё special санагдсан баггүй юу. Хоёр дахь өдөр бороо ороогүй байсан бол тэр тосгон явсныхаа дараа агаарын бөмбөлүүдээр гар суух байсан чинь бороо ороод тэгээд тэр нь cancelэгдсэн. KTO-ийнхондоо маш их баярлаа. Тэгээд Тапа бас байгаа. Тапа болохоор нөгөө одоо дэлхийн альч орон улс руу явсан. Тапагаар бүх үйлчлэгийг нэг цогц ингээд зөндөө олон сервисүүд хийцэн байт юм байлээ. Одоо жишээ нь Япон руу явмаар ахын бол Японы буудал, Япон руу явах, ирж буцах тикет, тэгээд очоод хотел, хоол унд одоо машин тэрэг, такси юу гэдэг те тэр эдрийг бүгднг нь Тапа гэд аппликейшн манай монголын юм байлээ шүү дээ. Аппликейшнээс ингээд бүгдэрийн нэг цогц үйлчлэгийг нь авах боломжтой байт юм байлээ. Энэ бол айд биш. Үнээл би нөгөө манай тэр явж исэн крүүийн дунд угаасаа нэг Тапагийн хүн байсан байхгүй одоо ажилтан гэх юм уу яг ажилтан Тапа компаниас гэхээс илүүтэй нөгөө хувийн friendship бол нэлээд үүсгэсэн байгаа. Тийм болохоор бас ингээд ажлынаас хамттан гоё дэмжмээр байна, компанийн дэмжмээр байна. Энэ хүртэл үтсэн та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүртэл үтсэнгээ бүгдээрээ ирцээ бүртгүүлээд комент хэсэг дээр үнэтэй шоколадыг бүгдээрээ үлдээцгээе. Dubai chocolate гин $60, нэг нь одоо $20 юм шалгуулаа. Аманд ирээл орол уусхаас хойш энийг идэд ямар турах биш тийм ээ. Гэтэ яахтай дээр авсан л энэ ч одоо өнгөрсдгийг. Dubai chocolate ямар нэгэн chocolate emoji бид юм. За мэдгүй та өөрөөсөө мэдээд нэг chocolate emoji үлдээч. Тэгээд тэрэн дээр би дандаа лайк таарэ. За баяртай.